За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв сэтгэл дэх тэмцэл гэсэн сэдэв байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагаар дамжуулан таны үг биднийг босгон байгуулах болтугай гэж залбирч байна. Амен. Та сүнсээрээ унсан мэт мэдрэмж төрж байсан уу? Заримдаа бүх зүйл сайхан байдаг ч унах үедээ босох гэж оролдох нь үнэн утгагүй мэт санагдах үе бас байдаг. Уйтгар гуниг уур хилэн, итгэл найдваргүй байдал болон айц зэрэг нь хамгийн хүчирхэг Христэд итгэгчид ч хүртэл мэдэрдэг зовлон бэрхшээлийн дундах сэтгэл хөдлөл юм аа. Давид эсвэл бусад итгэлийн баатруудыг мөн хараарай. Ихэвчлэн бид иймэрхүү сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Гэхдээ сорилт бэрхшээлийг даван туулахдаа бидний бүх сэтгэл хөдлөл, ялангуяа сөрөг сэтгэл хөдлөлүүтэйгээ ажиллах нь чухал юм аа. Бид Бурхны үнэний гэрэлд уур хилэн, уйтгар гуниг болон уруу царайлахын оронд тайтгарлыг олж чаднаа. Бид уйтгар гунигтай байх үедээ Бурхан шархалсан зүрхтэй хүмүүст ойр байдаг гэсэн Дуулал 34:18-аас баяр баясгаланг олж авдаг. Бурхны хувиршгүй хайр хизээж ганхдаггүй болохыг бид ууралсан үедээ тэр битгий хил уур хилэндээ шатсан үедээ ч энэхүү амлалтаас амар тайван олж чаднаа. Итгэл найдваргүй байдал бүрхсэн мэт санагдах үед бид ачаагаа эзэнд даатах. Учир нь тэр биднийг ганхахыг хизээж зөвшөөрөхгүй гэсэн Дуулал 55-ын 22 дугаар ишлэлээс мөн уншиж болно. Мөн бид айдаст автаж уруу татагдах үедээ хүчирхэг байж чадна. Учир нь Бурхан бидний хорогдох газар бөгөөд тэрээр бидний хизээч унгахгүй гэдгийг мэддэг билээ. Бурхан Библиэр дамжуулан бидэнд хандан маш олон амлалт өгсөн боловч түүний дахин санал болгодог амлалт нь тайвшрал юм аа. Тэр бидний тэмцлийг өөрийн сэтгэл зүрхээрээ ойлгодог бөгөөд тэр биднийг өрөвддөг юм аа. Бурхан биднийг ачаагаа түүнд даатгаж сэтгэл хөдлөл маань дангаараа даван туулахад хэтэрхий их байгаа үед түүнд итгэлээр түшиглэхийг хүсдэг. Бурхан байхад л бидэнд хангалттай гэдгийг сүнсээрээ эмтэрсэн байхад бидэнд ойлгуулдаг юм аа. Тиймээс дараагийн удаад та сэтгэл хөдлөлдөө захирагдан соригдох болон өөрөө зохицуулах гэж оролдохын оронд Бурханд даатгаарай. Тэр танд тулгарч буй аливаа сэтгэл дэх тэмцлээс тань илүү их итгэл найдварыг өгөх болно гэсэн байна. За үргэлжлүүлээд Библийн ишлэл Исая 41-ийн 10 дугаар ишлэл. Би чамтай хамт чи битгий ай. Би чиний Бурхан, чи бүү имээ. Чамайг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ гэсэн байна. За үргэлжлүүлээд Иохан 14-ийн 27 дугаар ишлэл. Амар амгаланг би танарт үлдээн. Амар амгалангаа би танарт өгнө. ертөнцийн өгдгөөс өөрийг би танарт өгч байна. Өр зүрхээрээ бүү шанал, бүү түгшицгээ. Дуулал 10:17. Эзэн та даруй хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж чихээ тавин сонсооч. Дуулал 34:18. Эзэн эмтэрсэн зүрхнүүдэд ойрхон байхаагаад сүнсээрээ гимшигчдийг авардаг гэсэн байна. Амен. Тэгэд өнөөдрийн чимээгүй цагийн үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг